Нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар бид хэдхэн хоногийн өмнө спортын төв хортны А танхим зохион байгуулагдаж өндөрлсөн Монголын Олимпийн тэквондогийн 2015 оны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тулаануудаас үзүүлэхээр бэлтгэлээ. Энэ удаагийн тулааныг тайлбарлахаар манай студид Монголын Олимпийн тэквондогийн холбооны ерөнхий нэрийн бичгийн дарга Ган Эрдэнэ хүрэлцэн ирээд байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Танд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. За энэ удаагийн тэмцээний хувьд ямар онцлогтой вэ? Мэдээж энэ жил Монголын хүүхдийн спортын наадам зохион байгуулагдаж байгаа. Хүүхдийн спортын наадмын шигшээ тэмцээний өмнөх мэдээж гол зорилго бол энэ тэмцээн болсон баг тийм ээ төрлийнхөө хувьд. Тэгээ Олимпийн тэквондогийн албаны 2015 оны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн 4 сарын 7-8 өдрүүдэд спортын төв хортод болж өндөрлөө. Энэ удаагийн тэмцээний онцлог нь таны саяны хэлсэнчлэн Монголын хүүхдийн спортын 5 дугаар наадам 9 сарын 10-аас 12-ны өдрүүдэд тэквондогийн тэмцээн болно. За энэ тэмцээнд нь бол энэ улсын аварга шалгаруулах тэмцээнд шилдэг жинжингийн шилдэг 8-нд шалгарсан. Одоо 112 тэмцэгчин эрхээ авч энэ тэмцээнд оролцохоор онцлог байгаа. За мөн Аз ТV-ийн өсвөрийн Аз ТV-ийн аварга шалгаруулах тэмцээний өмнө болж байгаагаар их онцлогтой байна. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад анхын 2000 онд Олимпийн наадмын хөтөлбөрт багтсан төрлийг 90-ад оны их хүн үеэс манай төгжиж гисэн тийм ээ. Олон тэмцээн зохион байгуулж байгаа. Оролцогчдын тоо нэмэгдэж байна. Энэ жилийн улсын аваргын тэмцээний хувьд ер нь анзаарэгдсэн гол зүйл ер нь юу байна? Оролцогчдын хувьд өмнөх жилдээ харьцуулахад хэр их нэмэгдэв? Тэгээд хот хөдөөгийн тамирчдын өсөлтөө ер нь хэр байна? За ер нь анх бол бид тэквондо үүсэн байгуулагдаад тэмцээн уралдаан зохион байгуулж байхдаа бүх насны ангилалд бол тэмцээнээ явуулдаг байсан. Насан туршид өсвөр үе, бага нас гэд бүх ангиллаа явуулдаг. За сүүлийн жилүүдэд тэквондогийн спорт одоо өндөр хурдцтай хөгжиж байгаа учраас одоо бид одоо наснасаар ангилдаг болсон. За он гараад 2 сард насан туршидын улсын аварга шалгаруулах тэмцээн явагдсан бол энэ удаа бол өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ удаагийн тэмцээнд бол 29 байгууллагын 260 тамирчин 7-7 хурд төлж авахсан байгаа сорьсон. За одоо мөн энэ тэмцээний дараа бол 6 сард бага насны тэмцээн болно. Ингээд оролцогчдын тоо бол жилээс жилд өсөж байгаа. Тэгээд мөн онцлог нь гэх юм бол хөдөө орон нутагт теннис спорт маш одоо амжилттай хөгжиж байгаа. Тэгээд энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хөдөө орон нутгийн 3 баг бол эхний 3 байр эзэлсэн байгаа. Тэгэхээр энэ хөдөө орон нутагт энэ спортын төрөл бол эрчимтэй хөгжиж байгааг тодорхой илэрхийлэл болж чадаж байна шүү дээ тийм ээ. Тий, ялангуяа Дорн таймаг одоо энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоос өмнө бол аймгийнхаа аваргын тэмцээний зохион байгуулсан. За тийм 6 сумдаас орж иж оролцсон. Шигшээ одоо шалгарсан тамирчдын энд оролцсон. За 2 дугаар энд одоо Орхон аймаг гэх тийм энэ мөн бүх Ховд аймаг ингээд баруун хязгаарын бүх аймагуудад одоо их амжилттай хөгжиж. Энэ удаагийн тэмцээнд гэхэд одоо хөдөө орон нутаг хотын захын аслагдсан дүүргүүдээс ингээд нийлээд 17 газраас ирж оролцсон байгаа. За энэ жил он гарсаар Монголын тэквондогийн холбоо хэдчнээ тэмцээн зохион байгуулав. Энэ тэмцээний хувьд одоо хэд дэх удаагийн тэмцээн болов энэ жилийн? Он гарсаар 1 сард бол Орхон аймагт бол Эрдэнэ чемпионд анхны тэмцээний хийсэн. За түүний дараа бол 2 сарын 24-25-нд насан туршидынхаа 22 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг хийсэн. 3 дугаар сарын 20-оос 21-ний өдрүүдэд бол одоо универсиад наадмын хүрээнд одоо оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн. За одоо 9 сарын 7-наас 8-нд өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн гэдэг сар бүр тэмцээн зохиол. Энэ бол 4 дахь удаагийн тэмцээн болж байгаа. Болж өнгөрсөн. За одоо тэмцээнийхээ тулаануудыг үзэж сонирхъё. Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний октийн 42 кг-ын жингийн аваргын төлөөх шигшээ тулаан хэмжээний эхэлж байна. Орхон аймгийн тамирчин Номын Эрдэнэ, Ховд аймгийн тамирчин Түмэн Хишиг нар аваргын төлөөх шилдэггээр шалгарсан юм аа. За энэ жинд Харцаг клубын тамирчин Номын Эрдэнэ, Дорнод аймгийн тамирчин Гам Болор нар хүрэл медалийн бузал хангасан байна. За шигшээ тулаанд шалгарсан хоёр тамирчны тоглолт эхэллээ. За хоёр тамирчин бол одоо анх удаа өсвөрийн улсын аваргаар таарч тоглож байгаа. За ер нь бол тэквондог үзэгчтэй бол энэ дөрмөөс нь эхлээд танилцуулахад бол за хөлөөр бол энэ бүслэхийнээс дээшээ өшгөлж байгаа. Чэйжний хамгаалтын тас газар өшгөлнө. За мөн толгойд өшгөлхийг зөвшөөрдөг. За одоо ингээд чэйжинд өшгөлөөд зөв одоо яг техникээр өшгөлсөн тохиолдолд 1 оноо авдаг. За толгойд өшгөлсөн тохиолдолд бол 3 оноо. За эргэлттэй өшгөлвөл 4 оноо авдаг. За 360 градус буюу 180 градусын эргэлттэй өшгөлтөөр гидсэн төшөглөл шинэ дүрмээр бол 3 оноо авдаг болсон байгаа. За ийм дүрмээр явагдаж байгаа.
За Дэвжээ бол 8-8-ийн харьцаатай юм одоо дугуй хэлбэрт шилжсэн шинэ дүрмээр бол за энэ нь бол тамирчдыг одоо идэвхтэй тоглуулах, Дэвжээнээс ухтаж гарахыг одоо тий хориж одоо улам тэмцээнийг сонирхолтой болгох үүднээс одоо энэ дугуй хэлбэрт шилжүүлээ оруулсан байгаа. Одоо яг шүүлтийн хувьд шүүгчнэр оноод арахад бол одоо шууд орж байгаа шүү. Тий одоо 3 боломж шүүгч байгаа. 3 боломжийн шүүгч 3 талаас харж байгаа. Яг жэйжин тус газар одоо яг хамгаалалт оновчтой цэвэр орж байгаа тохиолдолд бол нэг оноод харж байгаа. За толгойд бол ерөөсөө хүрсэн тохиолдолд 3 4 за энэ одоо жишээлбэл хүржээ. За энэ тохиолдолд одоо 3 оноо өгөөд тэгээд явж байна. За шүүгч бол тоглолтыг үргэлжлүүлэхийг зөвлөж байна. Тоглолт бол цаанаа самбар дээр бол гараад явж байгаа. Ховд аймаг Орхон аймгийн тамирчид энэ жин жигшээ тулаанд шалгарчээ. Ховд аймгийн хувьд бол бас л баруун аймагуудын, баруун хязгаар аймагуудын нэг гэхдээ энэ спортын төрлийг хөгжүүлсэн бас анхдагч ууган аймагуудын нэг гэж бол нэрлэж болно үү? Тий одоо анх одоо Бэмбижэ багш маань одоо энэ Олимпийн тэквондогийн спортыг анх одоо баруун аймагт хөгжүүлж эхэлсэн. За түүнээс хойш одоо Ховд аймагт бол бас сүүл талдаар гэд клуб бол одоо сүүлийн жилүүдэд их идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа Баянмөнх багштай. За энэ тэмцээний онцлог нь гэх юм бол түрүү хэлсэн одоо эхний 8-д шалгарсан тамирчид бол 9-р сард болох Монголын хүүхдийн спортын 5-р наадмын шигшээ тэмцээнд оролцсон. За энд бол эрхээ авсан зөвхөн Жинжингийн шилдэг 8 тамирчид өрсөлдөнө. Тийм учраас бол тэмцээн нэлээд сонирхолтой, өрсөлдөөнтэй. Эхнээсээ анханасаа ерөөсөө одоо эхний тойргийн тоглолтуудаас эхлээд одоо маш ширэн өрсөлдөөнтэй болж өндөрсөн энэ тэмцээн. Нэг жинд ер нь нэг дунджаар хэдэн тамирч өрсөлдсөн. За нэг 12 эмэгтэйчүүд бол нэг 12-оос нэг 18-ийн хооронд төсөн. За эрэгтэйчүүд бол дандаа 16-аас дээш 25 энэ төр байсан. За энэ тамирчид бол хамгийн гол анхаарах зүйл бол энэ Дэвжээтэйгээ маш сайн харьцаж ажиллах хэрэгтэй. Хөл дээрээ сайн ажиллах хэрэгтэй. Энэ нь бол энэ одоо түрүүн бол оноо авах талаар нь ярьж эхэлсэн бол одоо энэ үзэгчтэй одоо сонир байх үүднээс энэ хориглох зүйлсүүдийг хэлж өгвөл за Дэвжээнээс одоо зүхтаж гарч болохгүй, нуруугаа харуулж болохгүй, за мөн унж болохгүй, за гараар бол нүүрлүү зөхийг оргилдог, хөлөөр ишгэлхийг зөвшөөрдөг. За энэ одоо нүүрэнд ишглээд яг юунд ишглээд оновчтой болсон. За ийм тохиолдолд ингээд урдаас эргэлтгүй ишгэлт учраас 3 оноо авж байгаа. Оноо бол 11-3-аар одоо онооны илт зөрүүтэй явж байна. Улаанбулангийн тамирчин, Орхон аймгийн тамирчин Ном Эрдэнэ. Сүүлийн жилүүдэд бол одоо энэ Орхон аймагт одоо Насанбаяр багш одоо их одоо хурд гэдэг клуб байгуулад асар хурдцтай хөгжиж байгаа. Он гараад 1 сард одоо Эрдэнэ чемпион гэх тэмцээн зохион байгуулсан. Энэ тэмцээнээр бол аврагуулсан. Тэгэхээр Эрдэнэ аймаг Орхон аймагт бол тэгээд одоо өсвөрийн тамирчид одоо мундаг төрөн гарч ирж байгаа. Шилдэг тамирчид. За хоёр тамирчны Улаанбулангийн тамирчны онооны давмгаалаар өсөлж байна. Одоо бол Цэнхэр булангийн Ховдын тамирчин бол толгойд дайрхал хэрэгтэй. Ерөөсөө толгойд нэг 2 3 хүрэхэд ингээл 3 6 9 12 гээл тийм учраас тийм үхэл өндөр оноонууд авах учраас одоо энэ гидсэнд чэйжинд ишгэлж байгаа ишгэлтүүдэд зогсоогоо ер нь бол өндөр онооны төлөөлж зүтгэх хэрэгтэй. За ингээ Улаанбулангийн тамирчин ялтыг авч байна. За дараагийн жингийн тулаа эхлэхэд бэлэн болсон байна. Эмэгтэйчүүдийн огтын 44 кг-ын жингийн аваргын төлөөх тулаан. Улаанбулангаас Харцах клубын тамирчин Номинзул, Хөх булангаас Номинзул, Улаанбулангаас Дорнод аймгийн тамирчин Хулан нар тоглож байна. За өмнөх 42 кг-ын жинд бол Улаанбулангаас гарч тоглосон Орхон аймгийн тамирчин Ном Эрдэнэ өрсөлдөгчөө ялж аврагын алтан медалийн болцол хангаж Ховд аймгийн тамирчин Төмөн гişиг мөнгөн медалийн эзэн болсон. За хамгаалтын газрын Харцах дажиг клубын тамирчин Номинзул бол одоо их сүүлийн үед одоо эд гарч ирж байгаа. Одоо шилдэг тамирчин. Одоо ур чадварын сүүлийн богино хугацаанд их сайн үлсэн. За энэ одоо толгойд ишгэлж байгаа энэ хурд хөлийн ажиллагаа бол их өөр байна. За тэр маш гоё довтолж байна. За огтын 44 кг-ын жинд өрсөлдсөн тамирчдаас Олимп клубын тамирчин Амина, Ховд аймгийн тамирчин Нэргүүн нар хүрэл медалийн болцол хангасан байна. За одоо энэ хоёр тамирчин бол ингээд зууралдаж болохгүй. За зууралдсан учраас одоо анхааруулад шүүгт сануулга өгж байна. Энэ хоёр сануулга бол авах юм бол эсрэг тамирчинд нь бол 1 оноо нэмэгддэг. Тийм болохоор аль болох юм одоо сануулга авахгүй байхыг
хичээх хэрэгтэй тамирчид. Нийтдээ бол 10 сануулга авах юм бол хэдэн оноогоор хожиж явж исэн ч тэмцээн бол шууд хасагдана. Тэр бол одоо асар бохир тоглож ийн гэсэн үг тийм тургуулаар ялагдаж байна гэсэн үг тийм. За оноо бол 2-2-ийн харьцаатай байна. За Дорн таймгийн дасгалжуулагч анх 2 Харцаг клубын тамирчин Хатанбаатар тамирчтай бол яаж тоглох талаар зөвлөгөөгөө гэд 2 дугаарыг эхэлж байна. За энэ 2 тамирчин бол бие нэг тийм тансан оноо бол тэнцүү нэг илт нэг онооны зүрээ гараагүй учраас за сая бол Анчагийн буюу хажуугийн алгадах хөшгөлтөөр бол эднийхэн хийж байна. За энэ хараач ороогүй за шүүгчд яаж харагдсан байгаа. Яг сүүлийн жилүүдэд бол бид нэр бол насан туршидын улсын шалгуур тэмцээн тэр нэг бол томчуудыг бол нөгөө цахим онооны систем ашиглаж байгаа. Тэр нь бол одоо энэ чэйжний хамгаалалт малгай энэ хөлийн оомис энэ төр бол бүгд тийм цахим. За энэ өсвөрийн тамирчдаар болохоор энэ хэрэглүүд нь бол тэр хэмжээ нь бол таарж өгөхгүй. Тэгээд одоо яг энэ булангийн 3 шүүгчийн одоо оноогоор явагдаж байгаа. Дарснаар бол за онооны харьцаа Харцаг клубын тамирчин 4 оноотой Дорнодын хулан 3 оноотой тэмцээн үргэлжилж байна. За хариуцлагатай 3 дугаар үеийн тоглолт эхэлсэн. За номын зэл за энэ хамгаалалт нь бол их зөв хамгаалж байгаа. Яг энэ урд хөлөө тавиад идэг. Гэхдээ яг өшгөлж байхад нь бол үеийн үүдээс нь ингэж нуглах юм бол тэр бас хориотой зүйл дорно. За саяны бол өсгийгээрээ орж байна. 3 оноо өндөр оноо авлаа. За одоо бол ингээд оноо аваад ирэхээрээ бол тамирчид бол хамгаалтын гуримж шилжиж байгаа. Нөгөө хүний алдаан дээр тоглох бол их амархан байдаг. Ерөнхийдөө ингээд эхний оноо энэ эхний 3 өндөр оноо авсан тохиолдолд бол тамирчин болвол ерөнхий хамгаалтын байрлал шилжээд тэгээд нөгөө өрсөлдөгч тамирчныхаа тэр одоо нөгөө довтолж орж байгаа өшгөлтүүдийг бол хариулаад гаргаад зөхиод ингээд явхад бол ерөнхий амар байдаг. Тийм учраас эхний оноонууд их хэцүү. Гэхдээ бол сайн довтолж тоглодог тамирчид бий. Энэ оноогоо мундаг нөхдөг. Тийм тамирчид яг тамирчин болгоны одоо хувийн онцлог бол өөр. Ер нь нийтдээ бол ер нь хамгаалт тоглох нь бол илүү их тийм амар байдаг. За одоо идэхгүй тоглоод эдгэрийг хамгаалж ийнгээд тоглохыг шаардаж шүүгчдөө сануулга өглөө. За цаг дууссан. Харцаг клубын тамирчин номын зөл өрсөлдөгч яллаа. Дараагийн жингийн тулаан октын 46 кг-ын жин Хөхүүлэнгаас Дорнод аймгийн тамирчин Сарангуй Улаанбулангаас Олимп клубын тамирчин Оюун Чулуунаар Хөхүүлэнгаас Оюун Чулуун Улаанбулангаас Дорнод аймгийн тамирчин Сарангуйнаар тоглож эхэллээ. За маш сайхан толгой сая довтолж байна. За тэр. За 3 оноо шүүгч өгж байна. За энэ хоёр тамирчин бол хоёулаа одоо чэжээ ирнэ гэхийдээ бол орхиод баг оноо гэд толгоогоо одоо хамгаалсан бихтэй гараа өндөр өргөөд. Энэ хөл оноо алдахгүй л гэсэн тий алдахгүй гэж үднэслийн гараа өргөөд л тий. За энэ нь бол сүүлийн үед одоо энэ таеквондогийн спортын олимпийн хөтөлбөрт орсон. Олимпийн хөтөлбөрт орсноос хойш нэг зүйл анзаарч байгаа нь бол дөрмөнд бол асар их өөрчлөлтүүд орсон. За энийгээ дагаад нөгөө онооны нөгөө нэг оноо өгч урманд асар их өндөр өөрчлөлтүүд орсон. Хуучин бол ерөөсө толгойд өшгөлсөн ч бай бүр нам цохоод угаасан ч нэг оноо өгдөг байсан бол одоо толгойд өшгөлөх юм бол 3 оноо, эргэлттэй бол 4 оноо, за гидсэнд одоо 300-600 градустай эргэлттэй бол 2 оноо байснаас одоо энэ жинээ 15 оноос эхлээд 3 оноо болгож өөрчилж байгаа. Ингээд ялгаанууд гарсан. За ингээд ялгаа гараад ирсэн чинь мөн нөгөө шүүлт их нарийнсан. Тийм учраас нөгөө цахим одоо электронын одоо чэйжний хамгаалалт, толгойн хамгаалтыг бол энэ жилээс бас 2015 оноос эхлээд эхлээд одоо бүрдэгдээд явж байгаа. Өмнө нь бол Лондонгийн олимпиад бол чэйжний хамгаалалт явсан. Цахим хамгаалтаар ингээд ирэхээр бол яг нөгөө хүчний тулааны тэр таеквондо зүйл бол харьцангуй бага болоо зөвхөн нөгөө хурж
тийм өндөр оноо авахын тулд одоо нэг хэрэгтэй хэрэггүй одоо нэг хуучин нэг оноо авахад ерөөсө толгоор руу ишгэлэхгүй нэг чэйж рүүгээ балбсаар байгаа л тэгэл онооны зүрээ гардаг их ойрхон байдаг байсан. Чадвар давамгайлдаг. Тий одоо бол тэр өндөр оноор л тий явдаг болсон. Тийм учраас нэг тийм хүчний тайквондо биш болоод ер нь бол зүгээр нэг хүрээл шүрхэхэд оноо авж байгаа. Тийм тэгээд энэ яг хуу тэр эсрэг талаараа сайн зүйл нэг шүүгчдийн тэр нөгөө нэг одоо оролцоог асар багасгасан. Үндсэндээ бол бараг байхгүй болох чадвар. Одоо бол болонгийн 3 шүүгч бол юу дарах вэ? Зөвхөн чэйжэнд оновчтой цогсон нэг оноог л дарна. Өөр ямар ч оноо дарах их байхгүй. Зүгээр эргэлттэй нөгөө 3 оноо өсгөлөө нөгөө нэмэлт нэг оноо, чэйжний 2 оноо 3 болгох тийм л оноо гэж. За дивжээний шүүгч бол тэмцээнийг одоо өдөрдөө явуулах, зөвхөн торгох, сануулах ийм л статустай явж байгаа. За хоёр тамирчны дараагийн үеийн тулаан эхэлж байна. Одоогоор Улаанбаалангийн тамирчин, Дорнод аймгийн тамирчин Сарангуй оноогоор илүү өрхөцийн тоглолтыг хөшөөжилж байна. Энжийн дөрсөлдсөн тамирчдаас Эхлэл клубын тамирчин Зул Цэцэг, Дундгов аймгийн тамирчин Ууган Цэцэг нар хүрэл медалийн болзол хангаад байгаа юм аа. За одоо сая ингээд мөрөн дээр нь тогтонгууд түлхээд тэр ингээд хүрж байгаа. Тий. Одоо цахим хэлбэрт бол ингээд хүрэхэд бол яг хөлгийн хамгаалтын омс энэ малгайтайгаа бол яг цэвэр хоорондоо контактаал оноо автоматар гарч байгаа. За одоо хөхөлмгийн тамирчин оноогоо нөхөхийн тулд бол чэйжний үшгэлтийг бол одоо бол болох хэрэгтэй. Энэ нь бол урд хөлөө өргөөл дандаа толгойд өндөр бүхэл онооны төлөөл явж давшиж тоглох хэрэгтэй байна. Одоо бол за ингээд холбоо сууд маш дутмаг байна. Тэгээд нэг үшгэлчөөд гараад за ингээд нөгөө эсрэг тамирчин үшгэлөхөөр зөрүүлээд үшгэлж байгаа юм, ээлжиж үшгэлж байгаа юм шиг юм тоглолт гаргаж болохгүй. Одоо угсраа л явж ил өндөр оноо авах хэрэгтэй. 11-3-аар Дорнод аймгийн тамирчин Сарангуй аваргын алтан медалийн болзол хангаж байна. Дараагийн жин октийн 49 кг-ын жингийн тулаан эхлэхэд бэлэн болсон байна. За өмнөгчийн Дорнод аймгийн тамирчин Сарангуй аваргалж, Олимп клубын тамирчин Оюун Чулуун хөнгөн медалийн болзол хангасан. За тэгвэл 49 кг-ын жингийн тулаан Сувд Эрдэнэ Хөхөлөнгөөс аймгийн тамирчин Сүрэн нарын Улаанбаалангаас тулаан эхэллээ. За Сүрэн бол бас манай өсвөрийн шилдэг тамирчдын нэг. За Хонконгд болсон Азийн хамтуудын алтан сүм тэмцээнд хүрэл медаль авч ирсэн. Кореагийн тэмцээнээс бас хүрэл медаль авч ирсэн юм хашир туршлагатай одоо шинээр гарч ирж байгаа сайн тамирчдын нэг байгаа. За дасгалжуулагч багш нь бол Насанбаяр. За ер нь угсраа одоо манай өсвөрийн тамирчдын бол үнэхээр гоё өндөр хэмжээнд тоглодог тамирчид бол нэлээд түлхүү гарч ирж байгаа. Одоо яг л толгоогоо сайн ажиллуулж өршөлдөг тамирчнаа дуудаад өөрийнхөө зайд оруулаад оноогоо авчаад хуураад тоглоод иймэрхүү тактикууд хэрэгжилж байгаа тамирчид бий. За энэ оноо авж байгаа эсрэг харуулж байгаа шүү. Кондогийн клубүүдийн тоо бол жилээс жил нэмж байгаа л үү? Тий, одоо ер нь яг хотод хичнээн клуб, хөдөө орон нутагт нийт хичнээн клубүүд. Хотод одоо нэг 20 гаруй клубүүд, хөдөө орон нутагт нэг 30 гаруй ингээд нэг 50 гаруй клубүүд одоо үйл ажиллагаа явуулж байгаа. За нэгдүгээр үеийн тоглолт өндөрлөж байна. За тэмцээнийг бол Дорнод аймгийн шүүгч Төвшин Жаргал шүүж явуулж байна. За Насанбаяр дасгалжуулагч, Сэлэнг аймгийн дасгалжуулагч Амар Төвшин нар тамирчдаа зөвлөгөө өгч байна. За Улаанбаалангаас гарч тоглож байгаа Сүрэнгийн давамгааллаа 2-р эхэлж байна. За энэ тамирчид бол их сайн мэдрэх хэрэгтэй. За энэ сая бол угсраа толгойд явахгүй. За энэ ингээд хойноосоо дахиад баруун зүүн гээд угсрах хэрэгтэй. Ер нь хожигдж байгаа тамирчин аль болох энэ чэйжний өсгөлтийг болиол дээшээл өндөр оноолол зүтгэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд өсвөр бага насны тамирчдын дунд тэмцээн бол олширч олон тэмцээн зохион байгуулагдаж байгаа тийм ээ. Тэгээд энэ үзүүлэлтийг харахад орон нутгийн тамирчдын хилд илүү давмгайлаад ихэнх тэмцээний одоо төрөө байрыг хүртдэг тийм ээ. Шагналуудыг эзэлдэг, шагналуудыг хүртдэг тийм байдал юм ажиглагдаад байна л та. Тий, өнгөрсөн жил ихэд насан туршидчдын улсын аврал шалгуулт тэмцээнд бол орон нутгийн багаас анх удаа Дорнод аймаг багаараа насан туршидтэй төрүүлж ирсэн. Тэгээд энэ жил бол одоо энэ өсвөрийн улсын аврал шалгуулт тэмцээнд бол
эхний 3 байрыг бол үндсэндээ орон нутгийн баг тамирчид эзэлж байна. Энэ нь бол хөдөө орон нутагт одоо тэквондогийн спорт одоо ямар хөө хурдцтай хөгжиж байгааг харуулж байгаа. Энэ хотод энэ тэквондогийн дулааны спортоор хичээж байгаа хүүхдүүдийн тоо бол харьцангуй бас цөөхөн байна. Тэгээ энэ хот одоо энэ хөдөө орон нутгийн хүүхдүүдийн ч одоо энийг сонирхдаг зүйл нь чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд одоо яг цэвэр спортоор хичээлж байгаа нэг харагдаж байна л да. За ер нь тэгээд хөдөө орон нутагт ч гэсэн бид нэр тэмцээн болоод ингээ очиод үзэхэд Улаанбаатар хот суурин газрын хүүхдүүд л одоо энэ 10 жилийн хүүхдүүдийг харахад энэ таргалалт яваад байгаа болохоос хөдөө орон нутагт тийм тарган бүт тиймэрхүү хүүхдүүд их ховор байгаа шүү дээ. Тэр нь бол их хөдөлгөөнтэй л одоо их холбоотой болов уу гэж бодож байгаа. Тэгээд тэсвэр хадуужлын хувьд ч гэсэн асар өндөр. Энэ нь одоо ингээд энэ хуруугаар ингээд тулах одоо ингээд мөргөлдөх хавирах ийм зүйл бол асар их гардаг. Энэ тулаан мэдээж тулаан учраас эрэгтэй ч эмэгтэй ч одоо энэ ингээд яаж хоёр хөл хавираад өвдөгний үе хөлийн хуруунууд гарын үе гэл өвдөг тохоо гэл их бас хөнгөн бэртгэмтүүд их. Тэгэхэд хөдөө орон нутгийн хүүхдүүдийн тэсвэр хадуужлын дээр бол өстой мундаг гарна. Адилхан ингээд яхад энэ нэг ёо гэхгүй ингээд. За энэ бол Монгол хүний бас нэг тийм онцлог олон улсын тэмцээн ч харагддаг. За маш сайхан довтолж байна. За угсраа залгаа явах хэрэгтэй. Энэ дээр гар хөл гээд 1 2 3 1 2 гэсэн одоо угсраа өшгөлтүүдээр явах хэрэгтэй. Тэгээ энэ дээр бол нэг алдаа нь бол манайх нь ойрын зайд ингээд тэрвэрлтчихэд байгаа. Ингээд гарын ажиллагаа бол жоохон дутмаг харагдаад байна. Яг гараар бол яг зөв оновчтой шийдний хамгаалтын тус газар цогхоход бол ордог. Энийг бол яг тоололдог. Ялангуяа насан туршидчдээр ийм зүйлүүд бол өнцгөөд их гардаг. Яг ингээд онгоогоод ороод ирэхэд нь бол гараараа яг сайхан шулуу хийхэд бол. За 5-1 харьцаатайгаар Сэлэнгэ аймгийн тэмцээний Сууд Эрдэнэ аваргын алтан медалийн болцол хангаж байна. Октийн 52 кг хэмжээний аваргын алтан медалийн төлөв тулаан эхэлж байна. Орхон аймгийн тамирчин Баасан ханд Улаанбаатараас Мараната клубын тамирчин Номин Чимэг нар тоглохоор шалгарсан байна. За Мараната клуб бол Сэлэнгэ аймгийн сайхан Сөмхөтл хотын баг байгаа. За Номин зөв бол бас манай өсвөрийн сайн тамирчдын нэг Номин Чимэг. Энэ ингээд төвийн бүсийн аймагуд бас ингээд харагдаад байгаа. Ингээд хоорондоо бас нөгөө тэмцээн уралдаа хамтарсан бэлтгэл сургууль ихэд Дархан уул, Сэлэнг, Хөтөл, Орхон аймаг ингээд тэрүүхэн тэндээ бас ингээд Булган аймагтайгаа нийлээ Төв аймгийн төвийн бүсийн ингээд аймагуд тэмцээн хийхээр тамирчдын урьд за энэ маш сайхан орж байна. Ингээд тамирчдын ур чадвар харьцангуй бас дээшлээд байгаа. За Доронтод болохоор ингээд зүүн хинти Сүхбаатар за тэгээд Доронтын сумдууд ингээд нийлээд орчин. За баруун талдаа бол ховд Баян үлгийн увс гээд ингээд бүсчлээд ингээд тэмцээн явагдаад байгаа учраас хөдөө орон нутгийн тамирчдын ур чадвар үнэхээр юм бас сайжраад байгаа. Тэгээ эдгээр тамирчид маань одоо энэ улсын амар шалралт тэмцээнд ингээд орж ирэхэд одоо 1300 1500 1000 км гээд асар холоос ингээд ирж оролцдог. Тэгээд бүгд бол ингээд өөрсдийнхээ зөвөр одоо ар гэрийнхаа одоо аав ээжийнхаа дэмжлэг тусалцаагаар ивент итгэгч орон нутгийн байгууллагууд бүс компани дэмжлэгтэйгээр ирж оролцдог. Тэгээд 2 хоног 3 хоног явбал машинаар явж үрж ирээл энэ ч үзэн шүү дээ. Тэгэл хэцүү тэгэхээр тэгээд жингээ барина ирээ жингээ хасан жиндээ орно гэдэг бол тэгээд тэр үеийн одоо тэмцээнээс суглаа яаж гарах вэ тийм ээ хэцүү. Гэхдээ бас тэквондогийн спортын хөгжилд дэвшлүүд бол гарч байгаа тийм ээ. Дэвшлүүд үндэсний шгшээ багтаа болцсон. Азийн наадмын анхны медальтан төрлөө. Тий. Бид нэр албаны зүгээс их баяртай байгаа. Одоо 2012 оноос эхлээд үндэсний шгшээ баг байгуулагдаж дөрвөн тамирчдын дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй шгшээ өгөрснээр одоо үнэхээр тамирчдын ур чадвар одоо богино хугацаанд дээшлэн гарч байгаа. Энэ бол спорт одоо хөдөө орон нутагт амжилттай хөгжсөний төр зэсгээс одоо үнэлээд одоо ихтгэл найдвараа хүлээгээд бид нэр одоо том тэмцээнүүдэд амжилттай оролцоороо олимпийн эрх чашлаад аваарай гэдэг өндөр ихтгэл найдвар одоо хүлээлгэж байгаа. За энэ сая бол толгойд ингээд угсраа өшгөл хийж байгаа доогоор бол маш сайхан гидсэн өгж байна. За энэ дэшээ орж байна. Орхон аймаг бол яг сүүлийн 2 жилд бол мундаг хурдцтай хөгжиж гарч ирж байна. Дасгалжуулагч багш бол үнэхээр бас сэтгэл зүрхээ зарцуулж байгаа. Одоо энэ насан баяр дасгалжуулагч. За мөн Койкагийн одоо олон улсын хамтын ажиллагааны нөгөө Койка байгууллагын шугамар одоо бас багш нар тэнд байгаа. Сэлэнгэ аймагт бас байгаа. Тийм учраас
өндөр хөгжиж байгаа. За оноо бол ижил шахуу 12 11-ээр Хөхөлөнгийн тамирчин Орхон аймгийн тамирчин Баасан ханд ажиллаж явж байна. Одоо шийдвэрлэх 3 дугаар үе. За одоо бол хин одоо ухаан зарж одоо оновчтой бишгэлт хийсэн л одоо хожинд. Гэхдээ нэг онооны зөрөө бол юу ч биш. Одоо нэг толгойд алдахад 3 4 оноо авч байгаа учраас ер нь 4 онооны 5 онооны зөрүүтэй байж л хамгаалах одоо тийм тактик руу шилжихгүй бол 1 2 оноогоор хожиж яхад бол хэдхэн секундэд бол онооны одоо тэр ялалт бол өөрчлөгдөж байгаа. За энэ одоо гидсэнд бол нөхчин гэвч одоо хошоо ухарж хамгаалалтанд одоо шилжлээ гэж шүүгч сануулж өгч байна. За дахин санууллаа. Зуурж гэн одоо тэрвэрж хамгаалтын чэйжний хамгаалтаас зуурж гэн гэж санууллаа. Ингээд хоёр сануулхад бол нэг оноо хасагтаад эсрэг тамирчин нэмэгдээ явчихж байгаа. Олимпийн тэквондогийн холбооноос энэ шүүгчтэй. За сая ямар гоё толгойд 3 оноо авлаа. Давуулаа. За манайх бол шүүгчтэй бол шүүгчийн за маш сайхан 3 оноо 90 давлаа. За ингээд саяхан одоо хожиж исэн хүн те онооны зөрөө ингээд гараа одоо өөрөө эргээд ингээд авшаад цаг бол алт тийм ээ одоо богинохон хугацаанд ингээд дуусчихж байгаа маа. За ингээд 17 14 толгойдоо алдаад Орхон аймгийн тамирчин Баасан ханд аваргын алтан медалийн болцол хангаж байна. Октийн 55 кг хэмжээний аваргын тулаан Мараната клубын тамирчин Намуудар Хөхөлөнгөөс Улаанболонгоос Дархуул аймгийн тамирчин Солонгон нар шалгарсан байна. За хөтөл хотын тамирчин Намуудар бол манай бас шинээр гарч иж байгаа шилдэг тамирчин. За өнгөрсөн жил одоо Тайландд болсон Азийн хүүхдийн зуны цэвэрлэлтэнд одоо амжилттай оролцсон. За мөн Солонгос улсын Корей Open тэмцээнд амжилттай оролцож исэн. Хонконгд Азийн хотуудын алтан сум тэмцээнүүдэд амжилттай оролцож исэн юм шилдэг тамирчаа. За түрүү таны асууснаар тэквондогийн холбоо шүүгчтэй хэрхэн бэлдэх талаар одоо асуусан. За манай тэквондогийн холбоо бол одоо нэг даан уу тэквондогийн одоо дэлхийн тэквондогийн холбооны Кукивоноос өгдөг төв байгууллагаас өгдөг хараас нэг даанаас эхлээд одоо даан хүртсэн тамирчдаас одоо сонгон шалгаруулж байгаа шүүгчийн сургалт явуулаад одоо шүүгчийн эрхээ өгдөг. За манай Монголын тэквондогийн холбооны шүүгчдийн зөвлөлийн дараагаар олон улсын шүүгч Отгонбаатар багш маань ажилладаг. За олон улсын шүүгчид бол манад одоо 4 байгаа. За Эрдэнэбаатар шүүгч, Эцэн Шигшээвагийн дасгалжуулагч. За оюутны тэквондогийн холбооны шүүгч Алдар Баяр, за мөн Туяа сайхан гээд ийм 4 шүүгчид бол одоо олон улсын шүүгчээр ажиллаж байгаа. Олон улсын тэмцээнүүдэд уралдаан тэмцээнд Монголын нэрийн өмнө шүүгчээ ажиллаж байгаа. За одоо толгойд одоо яаж ажилдгийг одоо Намуудар маань одоо хичээл зааж явах шиг байна. 14 нөөлөөр ажиллаж байна. За яг л ингэж угсарч за ингээд 4 оноо авна ингээд угсраа өшгөл хийж ижил одоо өндөр оноо авна уу гэхээс биш тэр гар бол зогсоо заагүй ингээд гар хөлөө холбож ээж оноо авах хэвээр. Тэгэхгүй манай тамирчид бол за чи өшгөл би өшгөл чи өшгөл би өшгөл гэдэг шиг ингээд ээлжиж өшглээд юм алдаа дутагдал гаргадаг. За энэ бол онооны илт давуу байдлаар Хөхөлөнгөөс гарт тоглосон хөтөл хотын Мараната клубын тамирчин Намуудар аваргыг алтан медалийн болцлыг хангаж байна. Дараагийн жин Октийн 59 кг хэмжээний шигшээ тулаан Орхон аймгийн тамирчин Алтан Туяа Сэлэнгэ аймгийн Сайхан сумын хөтөл хотын Мараната клубын тамирчин Уран Бэлэг нар энэ жинд шигшээ тоглолтод шалгарсан хоёр тамирчны тулаан эхэллээ. За 59 кг бол хүнд жин өсвөрийн тамирчидтай. За бид бол энэ тэмцээнийг зохион байгуулахдаа ер нь бол манай Монгол улсад энэ хүнд жингийн тамирчид маш дутагдaltaй байгаа учраас эрэгтэй эмэгтэй 3 одоо хүнд жингээ хасаад 7 жинд энэ тэмцээний зохион байгуулж байгаа. За ер нь бол өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болвол эрэгтэй 10 жин, эмэгтэй 10 жинд болдог. За тэгээ үүнээсээ бол одоо нөгөө залуучуудын нөгөө олимпиад бол 2 жинг нэгтгээд 5 жин болгоод ингээд хооронд нь яадаг, нийлүүлдэг. Одоо жишээлбэл 45 48-ыг нийлүүлээд хамгийн бага нь 48,
51 55-ыг нийлүүлээд 55 ч гэдэг юм. За насан туршидын дэлхийн амар шалралт тэмцээн ч гэсэн мөн адил одоо эрэгтэй 8, эмэгтэй 8 хэмжээнд үргэлжлэн явагддаг. Олимпийн хөтөлбөрт бол яг 2 жингээр нь бас нийлүүлээд эрэгтэй 4, эмэгтэй 4 хоорондоо хамгийн багадаа 10-аас дээш жилийн зөрүүтэй ингээд болоод явдаг. Тэгэхээр одоо маш хэцүү байдаг. Одоо энэ бол дэлхийн таеквондогийн холбооноос одоо 2 одоо тийм чансаа гаргаж байгаа. Одоо бидний хэлдгээр ранкинг тийм ээ. Тэгэхэд бол нэг нь дэлхийн амрагын ранкинг гэж гаргаж байгаа. Нөгөөх нь бол олимпийн чансаа гэж ингэж гаргаад явагдаж байгаа. За энэ Риогийн олимпиас эхэлж бол дэлхийн холбоо шин дүрм гаргаад одоо олимпийн рангаараа одоо олимпийн чансаагаараа эхний 6-ад орсон тамирчин олимпийн эрхийг бол шууд авч байгаа. За тэгээд твийн одоо олимпийн наадамд орох сонгон шалралт тэмцээн нэг ганцхан тэмцээн зохион байгуулаа. Эндээс бол зөвхөн эхний 2 байранд шалгарсан тамирчин ингээд болоо. Өмнө нь бол дэлхийн тэмцээн одоо юуны төвүүдийн тэмцээн гэдэг 2 тэмцээнээс эрх авдаг оролцдог байсан бол энэ жилээс бол тийм биш, зөвхөн твийн ганцхан тэмцээн зохион байгуулаад тэндээс эхний аваргын төлөө шигшээ тодорхойлолтод үлдсэн 2 тамирчин л одоо эрх аавна гэсэн үг тий. Шалгуур улам бүр нарийнс чинь тий. За сая бол маш гоё 3 онооны өшгөлтийг ирүүнд хийж байна. Энэ тэгээд одоо ингээд харахад октоодыг харахад энэ амархан спорт юм шиг ч яг ингээд гарахаар бол тулаан үнэхээр хэцүү. Үнэхээр одоо ингээд минут 30-аар 2 минутаар ингээд үзнэ гэдэг бол яг энэ дэвжээндээр гараад тасралтгүй ажиллана гэдэг бол асар их ядаргадаг. Тамирчин хүнээс маш их тэсвэр баталгааг шаардсан ийм спорт л тоо. Тэгээд ялд ялагдтал бол хэдхэн секундээр хэмжигддэг. За үндсэндээ бол 1 секундтэй ч гэсэн уралдаал тэр онооны цаг дуусахаас өмнө ингээд 3 оноо яхад автоматар ингээд гараал тийм ээ. 2 оноогоор хожиж исэн бол 3 оноогоор хожиж исэн бол 4 оноо алдах ч юм уу. Сонирхолтой бас яг ингээд оноо дээр дороо ороод гараад явхад бол за энэ одоо сая араараа өсгийгээрээ өсгөх гэж үзэж байна. Октийн 59 кг-ийн жингийн шгшээ тулаан үргэлжилж байна. За өмнөх 55 кг-ийн жинд өрсөлдсөн тамирчдаас эхлэл клубын тамирчин Ангч Яргал Сэлэнг аймгийн тамирчин Бүрийн Туянаар хүрэлцэн медалийн болцлон гисэн байна. Тэгвэл энэ өрсөлдөж байгаа 2 тамирчны тулаан 59 кг-ийн жинд Хинтээ аймгийн тамирчин Сандаг Сүрэн, Булган аймгийн тамирчин Ангерман нар 3 дугаар байрт шалгарчээ. За сая түрүү хэлсэнчлэн одоо ингээд оноо давуу болоод ирэхээр одоо ингээд тамирчин бол илт сайхан хожиж байгаа. Орхон аймгийн тамирчин уран бэлэг ургаалт мэдээлэл болсон та. Хөвгүүдийн 45 кг-ийн жингийн шгшээ тулаан эхлэхэд бэлэн болсон байна. 45 кг-ийн жингийн шгшээ тулаан Чингэлтэй дөрвийн тамирчин Ган Тулга, Олимп клубын тамирчин Чин Зэрэг нар аврагын төлөө орсолдохоор шалгарсан 2 тамирчны тулаан инхүү эхэллээ. За өмнөгчин Октийн 59 кг-ийн жинд Орхон аймгийн тамирчин Алтан Туяа өрсөлдөгчөө аврагын алтан медалийн болцол хангасан. Сэлэнг аймгийн Сайхан Сүмийн хөдөлт тосгоны Марната клубын тамирчин уран бэлэг мөнгөн медалийн болцол тус хангасан билээ. За Хөхөлөнгаас Олимп клубын тамирчин Чин Зэрэг дагуулж байна. За эргэлттэй өшгөлт хийсэн бол амжилтгүй боллоо. За унсан учраас ерөөсөө гар газарт дэвжээн дээр ингээд тулсан тохиолдолд бол шууд сануулга. За 2 сануулга бол 1 оноо эсрэг тамирчид нэмэгдэнэ. Тийм учраас унахгүй дэвжээнээс зүхтахгүй байх ёстой. Хөвгүүдийн 45 кг-ийн жинд өрсөлдсөн тамирчдаас Дундгов аймгийн тамирчин Баянбаатар, Олимп клубын тамирчин Пүрв сайхан нар хүрэлцэн медалийн болцол хангасан байна. За Улаанбаатарын тамирчин бол маш сайхан довтлож байна. Олимп клуб, Баянгол Олимп клубын тамирчин Чин Зэрэг бол жоохон хамгаалсан байдалтай л 1 дугаар өнгөрлөө. За Улаанбаатарын тамирчин Ган Тулга 2 оноогоор шүүжилж байна. За одоо бол Чин Зэрэг явах хэрэгтэй мэдээж оноо орохож өгдөж яваа учраас өөрөө довтлж ижил оноогоо авах хэрэгтэй. За энэ сая бол тамирчид зууралдж байна. Яг ийм ойрын зайд гараар одоо маш сайн ажиллах хэрэгтэй. За Улаанбаатарын тамирчны угсраа шийжний өшгөлтөл зүүн хөлийн угсраа урд хөлийн өшгөлтүүд бол маш сайхан явагдаж байна. За Чин Зэрэг мөн эргэлттэй 360 градус үеийн хичээл өшгөлтийг хийсэн бол оновчгүй болж байна. За ухарж болохгүй. Яг ийм үед бол манай тамирчид бол өөдөөс нь тулаад гараараа зохиод хөлийн хамгаалаад гараараа зохиж ороод тэгээд зайгаа авахаар бол гиз рүү, чийж рүү, толгой руу гэдэг угсраа өшгөлтүүдээ хийгээд явах хэрэгтэй. За үндсэндээ өөрөө одоо жишээлбэл оноо дутуу байж энэ ухардаг нь бол буруу.
За энэ арай орсонгүй. Анчагийн үеийн хөлийн доторт ирмгээр ишгэлтийг хийсэн. За энэ тэквондогийн яг ишгэлтүүдийн хилэлгүүд бол бүгд одоо Солонгос хэл дээр явагддаг. Солонгос улсаас гаралтай спорт учраас. За эхлэх команд одоо тэмцээний шүүлтийн одоо дохионууд бол мөн Солонгосоор явагддаг. За 7-1-ээр хожиж явна. Шингэлтэй дүүргийн тамирчин ган тулга. За энэ жоохон урагшаа орж исэн ба сая бол энэ 4 оноо авах болцтой ишгэлт байлаа. Гэхдээ чин зэрэг бол бас их гоё тоглож байна. Хоёр талдаа хоёр нь баруун зүүн гэхгүй хоёулантай одоо эргэлттэй хичээ буюу одоо тойргийн ишгэлт шулуун буюу тичээгээ гэдэг хоёр ишгэлтүүдийг бас гоё хийж ин гэвч арай хараахан оновчтой оноо болж чадсангүй. За унж байгаа учраас дахин нэг сануулга авлаа. Энэ эргэлттэй за энэ ишгэлт за бас орсонгүй хэрвээ эргэлттэй тичээгээ гидсэнд хэрвээ орсон тохиолдолд одоо 3 оноо харин бас л өндөр толгой довтолж байгаа бас ялгаагүй. За сая энэ доошоо орчих шиг л ба. За тийм байна бас. За яг энэ тоглолтын дунд бол энэ доошоо бүсэлхийнээс доошоо ишгэлэх ийм зүйл санамсаргүй ишгэлтүүд бол гардаг. За нэг л одоо мэдээж оноо дутуу учраас нэг л ийм одоо нам унгах. За тийм толгойдоо алдсны дараа эргэж байна. Одоо алдахаас өмнө эргэсэн бол оновчтой болж болохоор л ишгэлтийг хийлээ. Одоо хожигдсон эргээ яг шийдсэн ишгэлтүүд рүү орж байгаа. За ерөөсөө л за унаад сануулга авах нь яах вэ? Гэхдээ нам л унгаах одоо нэг тийм арга байгаа. Онооны зөрөө бол холдоод ирэхээр тийм ишгэлтэнд л одоо шилжчихэж байгаа юм шиг. За тэр эргэлтээ 11-1 ярцаатай. Чингэлтэй дүүргийн тамирчин ган тулга аваргын алтан медалийн болцол хангаж байна. Хөгүүдийн 48 кг-ийн жингийн шигшээ тулаан Олимп клубын тамирчин Буян Шагаа Улаанбулангаас Хөхүүлэнгээс Харцаг клубын тамирчин Буян Хуунар шигшээ тоглолтод тоглохоор шалгарсан хоёр тамирчны тулаан эхэллээ. За Буян Шагаа бол Баянгол дүүргийн Олимп клубт хичээлдэг. За тэквондогийн спортоор за манай өсвөрөөс гарч иж байгаа амжилттай сайн одоо тэквондогийн спортыг одоо сурсан ийм тамирчин байгаа. За энэ толгойд хүрж байгаа. За тэр хүрэхгүй болохоор нь татаад буцаад дахиж ишгэлээд 3 оноо нөхөд авчиж байгаа. Энэ бол нэлээд өндөр зэрэгтэй хийж. За эргэлттэй бас шулуун ишгэлт 3 оноо ингээд гидсэнд авчиж байгаа. Өндөр ур чадвар шаардсан ишгэлтүүдийг хийж. За эргээд яг л ийм байх хэрэгтэй тамирчид бол угсраа. Ерөөсөө 1-2 гээд өсөлдөх тамирчнаа тоож за энэ ингээд 360 эргээд бас чийжэнд шулуун ишгэлтийг хийж байна. За түрүүний оноо авсныг харуулж байна. Буян Шагаа бол одоо Хонконгд болдог Азийн хотуудын алтан цам тэмцээнд нэс медаль авч ирсэн, Европын тэмцээнд аваргалж ирсэн манай хашрат туршлагатай өсвөрийн тамирчид. За 6 тэгийн хавцаагаар хожиж байна. За дасгалжуулагч багш Ган Эрдэнэ. За тэмцээнийг Монголын тэквондогийн холбооны шилдэг шүүгч Монгол хүү шүүн өдөрдөн явуулж байна. За сая эргэлттэй ишгэлт. За өөрөө унсан учраас сануулга авлаа. За эндээс арай харагдсан хүрсэн үү? За хэрвээ хүрээд шүргсэн бол арай наагур явжээ. Одоо өндөр оноо авах хэрэгтэй. За барьжийн зуурж ийн гэж Хөхүүлэнгийн тамирчин Буян Хүүг сануулга өглөө Буян Хүүд. За 2 дугаар 10 тэгийн харьцаагаар өндөрлөлөө. За шийдвэрлэх 3 дугаар. Одоо Буян Хүү бол явал толгойд өндөр оноо авахын төлөө явах хэрэгтэй. Зөвхөн нэг нэгээр гидсэнд ишгэлээд оноогоо нөхөж авна гэвэл тийм боломж бол бараг байхгүй. За одоо иймэрхүү өндөр оноо авах ишгэлтүүдийг хийх хэрэгтэй. За тэгээд Буян Шагаа бол энэ зэрэг оноонуудыг алдахгүй байлгүй дээ. За гидсэнд бол гараар сайхан шулуун зөгч байна. Гидсэнд бол яг нэг зөв яг чэйжний хэсэгт бол зөв нэг шулуун зөгсөн тохиолдолд нэг оноо давж. Энэс ингээд наалтчаад одоо ингээд 2-3 цохиод байвал боломжгүй. За 12 тэгийн харьцаатаагаар Олимп клубын тамирчин Буян Шагаа аваргын алтан медалийн бол савлаа. Та
Дараагийн дулаан хөвгүүдийн 51 кг хэмжээний аваргын алтан медалийн төлөөх дулаан Дорнод аймгийн тамирчин Игч жаргал Сэлэнг аймгийн тамирчин одоо ир нар аваргын төлөө тултахаар жиндэ шалгарсан байна. Хоёр тамирчны тулаан эхэллээ. Өмнөгчин 48 кг хэмжээнд Олимп клубын тамирчин Буян Шагаа, Харцах клубын тамирчин Буян Хүү нар аваргын төлөө өрсөлдөж, Ховд аймгийн тамирчин Буян Дэлгэр, Дорнод аймгийн тамирчин Бэлгүн Баяр нар хүрэлэн медалийн борцол хангасан бол 51 кг хэмжээнд Харцах клубын тамирчин Дүвсэн Заяа, Сэлэнг аймгийн сайхан сумын хөдөл тосгоны Мараната клубын тамирчин Мөнх Эрдэнэ нар хүрэлэн медалийн борцол хангасан байна. За энэ манай Доронтын инх шаргал бол манай өсвөрт бол үнэхээр шилдэг одоо цоорч гарч ирж байгаа, тодорт гарч ирж байгаа юм сайн тамирчин байгаа. Одоо удахгүй ирэх жилээс насан туршид тоглоно. Одоо өнгөрсөн жил 50 насд болсон одоо залуучуудын олимпийн эрх олгох тэмцээнд оролцож одоо шигшээ 8 шалгарсан 4 ялж зэндээ жоохон нуруу намдсан 48 кг хэмжээнд тоглоод маш сайн тоглосон. Тэгээд дөрөв төлсөн бол ирэх авах байсан тий. Тэгээ нуруу жоохон намдж байгаа. Манай хүнд бол одоо ер нь яг ингээд олимпийн хөтөлбөрт орсноор яг нөгөө түрүүний хэлснээр нөгөө тэквондо тийм нэг хүчний спорт нь бол жоохон хойшлогдоод яг нэг ур чадвар нь ингээд өндөрсөд ирэхээр яг тийм тамирчдыг одоо сонгон шалгаруулах нь одоо бүх улсуудын одоо тийм мөрөөдөл болсон. Одоо энэ тэквондогийн дэлхийн аварга шалгуур тэмцээн ингээ очиход бол нэг өндөр саксны тамирчид, вольволийн тамирчид ирсэн юм шиг. Ягаад гэвэл хоорондоо нөгөө 10 хил, 12 хилийн зөрүүтэй учраас нарийнхан одоо жим багтай мөч хурдтай ийм тамирчдыг маш их сонгож одоо хичээлж бэлддэг болсон. Одоо тийм нөгөө бэк одоо тийм төвчөр хатуужилтай тийм тамирчид бол одоо модноос гарсан гэхүү дээ тий. Тэгэхээр одоо юм урт мөчтэй тэгэл одоо нэг урт хөлөө урдна гэсэн үү жигээл толгороо жигээл байж хахад бол маш ашигтай байгаа. За манай Сэлэнг аймгийн тамирчин одоо ир бол бүр багасаа бас тэквондогийн спортоор хичээлсэн бас манай шилдэг тамирчиныг за энэ өмнөх тоглолтондоо бол хөлөндөө бол жоохон бэлтгэл авсан тийм учраас одоо юм бэлтгэл сайн явахгүй одоо ингээд тоглоод байгаа. Бид бүхэн бас Лондонгийн олимпийн наадмын тэквондогийн тэмцээн шууд дамжуулан үзүүлж байсныг манай үзэгчид бас тодхон санаж байгаа хэрэг. Энд бас ажиллагдчихсэн тийм ээ. Нурууны тийм ээ. Их өндөр 2 метртэй энэ метр 90 эдтэй тийм эмэгтэйчүүд их чинь одоо метр 90 энтертэй гээд сая одоо манай Азийн наадмаар одоо манай Түмэн Баяр мөнгөн медалийн төлөө Солонгост бас нөгөө энэ ч Азийн наадмаар тоглоход Солонгосын тамирчинтай мөнгөн медалийн төлөө тоглосон. Тэр тамирчин метр 93. Манай Түмэн Баяр бол одоо метр 75 шүү дээ. Тэгээд толгоо өндөр тэгээ тийм л өндөр тамирчинтай тоглосон тийм. Үнэхээр ойртуулахгүй гэдэг. Хөлөө жижээл ингээл тэгэхээр одоо энэ өндөр тийм тамирчдыг сонгож одоо багш дасгалжуулагчдад олж хичээлүүлээд одоо их давуу юм аа гэдэг нь одоо их харагдаж байгаа. За манай инх чаргал бол баруун зүг хөлөө угсраа цохилтуудыг маш сайхан хийж байна. За гидсэнд ч ажиллаж байна, толгойч өндөр ажиллаж байна. За дэвжээнээс ухарж гарсан учраас сануулга авж байна. Энэ нь бол тамирчин хүн бол яг баруун зүүн тэгш хоёр талдаа сайн ажилладаг байх хэвээр. За өрөлт таарна гэж ярьдаг. Өрөлт таарахгүй гэж ямар өрөлттэй баруун зүүн зөв өрөлттэй буруу өрөлттэй тамирчинтай гарахад аль ч өрөлтөөр аль ч талаараа урдаас тоглодог, ардаас эргэлттэй өшгөлтүүдийг жигд хийдэг байх юм бол тэр тамирчин давуу тал урддаг, өөрдөг. Тийм учраас энэ эргэлттэй өшгөлтүүдэд өндөр техник бол нэг талдаа давтахгүй. Манайханд нэг ажиглагддаг дутагдал бол ганцхан баруун талдаа, зүүн талдаа одоо хичүү эргэлт, баруун талдаа тичээгээ гэдэг шууд эргэлттэй өшгөлтүүдийг хийдэг гэдэг ингээд дагнцсан байдаг. Тэрийг нь бол тамирчдад маш амархан судлаад мэдчихдэг. Тийм учраас эсрэг талд нь давтаад байхаар бол тэр боломж нь хаагддаг. Тийм учраас аль аль талдаа ижил тэнцүү байх хэвээр. За ингээд Дорнод аймгийн инх чаргал 750 харьцаатайгаар аварга алтан медалийн болцол хангалаа. Дараагийн жин хөвгүүдийн 55 кг хэмжээний шигшээ тулаа эхлэхэд бэлэн болсон байна. Харцах клубын тамирчин Амгалан Баяр Хөөх Булангаас, Улаанбулангаас Дорнод аймгийн тамирчин Буян Тулга нар тоглоно. Тулаа эхэллээ хоёр тамирчнээ. За Буян Тулга бол бас Дорнод аймгаас сүүлийн жилүүдэд маш одоо хурдтай гарч ирж байгаа сайн тамирчин байгаа. За насан туршидтэй улсын аварга шалгуур тэмцээнд орж одоо аваргын алтан медаль авсан байгаа. 2 сард. Тэгээд тэквондо бол 16 наснаас дээшээ бол насан туршидтэй одоо орж болдог. Тийм.
За өсвөр бол 17-оос 14 нас гэдэг ингээд явж чинь. За бага нас бол 12-аас 14 наснд тамирчид хоорондоо өрсөлдөг байгаа. За буян талхын хувьд бол давуу зүйл бол өндөр маш нуруулаг сунгалт цайтай юм тамирчин. За харцаг клубын тамирчин Амгалан Баяр бас нуруулаг. Одоо энэ хоёр тамирчин бол ирээдүйд бол бас нэлээд за толгойд их гоё хүрсэн байна. Хоёулаа их нуруулаг болохыг өндөр болохоор тийм би хаатай яг л нэг таеквондо хүний тамирчин хүний шинжээг агуулсан юм гоё тамирчид байгаа. Өсвөрийн тамирчид. За эх жилээс бүгд насан туршид рүү орчин. Энжинд өрсөлдсөн тамирчдаас Налах дүүргийн тамирчин Цэлмэн, Орхон аймгийн тамирчин Азхуу нар хүрэл медалийн бодол хангасан байна. За эргэлттэй өшгөлтийг эзэнд хийж байна. За гараар мөн маш сайхан довтлоо баруун гарын шулуун цогтолтоор. За оноо бол ижил тэнцүү хоёулаа 5-5 ихний үе. За энэ дөрөвний амжилттай довтлсон өшгөлтүүдийг харж байна. Ер нь одоо ингээ буян тулгын Амгалан Баяр гэдэг хөгжүүлэлт бол яг таеквондогийн спортоо тэгээд нэг 10 орчим наснаас эхлээд хичээллээ тэгэл амжилтанд хүрж байгаа. За хоёулаа бол ижил тэнцүү байна. Хоорондоо бол олон удаа таар тоглож байсан. Энэ хоёр бол. За бушуухан салах хэрэгтэй. За толгойд одоо маш сайхан хуураад зүүнээрээ ураад баруунаараа хуураад зүүнээрээ одоо аанчиг юу хажуугийн өшгөлтийг маш сайхан хийлээ. За мөн урдаас чиг буюу дээрээс чавчих өшгөлтийг одоо маш сайхан хийж байна. За маш сайхан. За энэ бол нэлээд гоё. Гадна талаас оруулах чинь хуураад дээрээс нь чавчиж байна. Болжээ. Ингээд бүхэл оноо бол ерөөсөө маш хурдан ингээд 3 6 9 12 гэл ингээд үргэлжлээ явж байгаа. Хөгүүдийн дараагийн жингийн тулаан 59 кг-ийн жингийн шигшээ тулаан эхлэхэд бэлэн болсон байна. За өмнөгчин 55 кг-ийн жинд Дорнод аймгийн тамирчин буян тулга өрсөлдөгчөө оноогоор ил төлөвлөж ялсан. Тэгвэл хөгүүдийн 59 кг-ийн жинд Эхлэл клубын тамирчин Дорж Жандсан, Хөх Улангаас Улаанбулангаас Орхон аймгийн тамирчин Мөнхний нар шалгаран өрсөлдөж байна. Хоёр тамирчин тулаан эхэлсэн. За Мөнхний Дорж Жандсан хоёр бол тэмцээнд анх удаа таарч өрсөлдөж байгаа. Шигшээ тэмцээнд. За энэ таеквондогийн спорт бол анх хичээлэхдээ цагаан бүстэй байдаг. Тэгээд тодорхой хэмжээний хугацааны дараа бол шар бүсний шалгалт шар бүс тэнцснээр одоо шар бүс тэгээд дараа нь ногоон бүс тэгээд хөх цэнхэр бүс тэгээ улаан бүс тэгээ хар бүс гэдэг ийм зэрэг зуртай байгаа. За хар бүсийг бол дэлхийн таеквондогийн холбооны төв Кюкювоноос олгодог. За бусад бүсүүдийг бол салбар клубүүдийн багцлах журагчдын юу зааж сургасан тэрүүгээр авилрал тутам ингээд зэргийг ахиулаад явдаг. Хөгүүдийн 59 кг жинд өрсөлдсөн тамирчдаас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын хөдөл тосгоны Мараната клубын тамирчин Мөнхөрдөн Налах дүүргийн тамирчин Батэрэдүү нар 3 дугаар байр эзэлж хүрэл медалийн болцол хангасан байна. За Мөнхниймийн угсраа дабл буюу чагийн өшгөлт хийж байна. Маш гоё 3-аар өшгөлж байна, 2-оор өшгөлж байна. Ийм угсраа өшгөлтүүд хийсэн. За одоо 1 2 3. За энэ бол маш гоё оноо авж байна. Үнэхээр яг одоо хайчилж өшгөлт. Тий одоо сонгол за сая толгойд бас ингээд орж байна. Үнэхээр за оноо би оноо авсан шүү л гэж тасгалжуулагчтай мэдэгдэж байгаа шүү. Тэгэл тамирчдын за энэ хөл дээр ажиллаа. За тэр цохилтыг гаргаж байгаа үнэхээр өөр юм аа. Одоо бүсний одоо энэ зэрэг дэв одоо энэ дээр ингээд харагддаг. За энэ хуурж байгаад яг очингуудаа толгороо шидэж чинь хөлөө. 6-2. За тасгалжуулагч бол тэр дабл чигийн үе хажуу талын угсраа өшгөлтүүдийг хийгдэн. За эхлээд клубын тасгалжуулагч ханд мөн тамирчиндаа зөвлөгөө өгөөд яаж тоглох талаар зааж сургаад гарлаа. За Мөнхниймийн урд хөлийн өшгөлт бол ихгүй. За ингээд Хөх Улангийн тамирчин бол чэжэ их хамгаалалт дутуу байна. За одоо мэдээж хожиж байгаа тамирчин бол довтлохгүй мэдээж хамгаалаад тэгээд
довтолж орж ирж байгаа тамирчныг бол яг сайхан хөл дээрээ ажиллаж байгаа цохилтын тухай бүрд нь ингээ гаргаад тоглочиход бол их сайхан онооноо түүж болдог. За бүгний бол мэдээж довтлохгүй хүлээж байна. За орж ирэхээр нь бол Бадачагийн үеөө хойшлоод хамгаалах шгэлтүүдийг хийж байна. За зуурлаа гэж Улаанбаатарын тамирчин сануулга өгсөн. За энэ тоглолт өндөрлөж Орхон аймгийн тамирчин мөнх тэм аваргын алтан медалийн болцлонглаа. Хөвгүүдийн 63 кг-ийн жингийн аваргын алтан медалийн төлөөх тулаан эхлэхэд бэлэн боллоо. Бархан уул аймгийн тамирчин Батбэлэг, Ховд аймгийн тамирчин Мөнх Хөргөл нар 63 кг-ийн жингийн аваргын алтан медалийн төлөөх тулалдахаар шалгарсан хоёр тамирчны тулаан эхэллээ. Энжийн дөрсөлдсөн тамирчдаас Эхлэл клубын тамирчин Очирбат, Дорнод аймгийн тамирчин Онон Хүү нар 3 дугаараар эзэлснээр бүрэлд медалийн бодол хангажээ. За мөн өсвөрөөс одоо хэдэн сайхан тийм шилдэг тамирчид одоо насан туршид руу ирэх жилээс одоо дээшээ ангиллаа хийж орж ирнэ. За үүний нэг нь одоо Батбэлэг Дархан уул аймгаас тоглож байгаа. Сая бол тоглолт эхлэхээр гараар маш сайхан зөгж оноо авсан. За насан туршидын улсын авар салгуулах тэмцээнд оролцож бас мөнгөн медалийн болцол хангасан. Манай Батбэлэг бол эд гарч иж байгаа манай шилдэг залгамж халаа болж байгаа тамирч. За тэр цохилтыг гаргаж гидсэн цогч байгаа. Оноог харуулж байна. 3-1 толгойдоо алдсан байна. Улаанбаатарын тамирчин Мөнх Хөргөл, Ховд аймгийн Сэлтал клубын тамирчин. За Батбэлэг хожигдож байгаа. Хөхлөнгийн тамирчин 3-1-ээр. За одоо мэдээж өндөр бүхэл оноо руу явах хэлгүй дээ. За сая хэвгүй хоёр хөл хавирлаа да. За дэвжэнээс гарлаа. За 2 дугаар үед бол оноог бол барьсан байна. 4-4 ярьцаага тэнцүү орж ирсэн байна. За Батбэлгийн багш, Дархан уул аймгийн багш Ариун Баяр дасгалжуулагчтай. За маш сайхан жижиг дэвжэнээс гаргаж мөн сануулгыг авч байна. За ингээд 3 дахьын дээшээ. За Улаанбаатарын тамирч ер нь идэхгүй сануулга авах болоо да. Ер нь зүхтаагаад тоглохгүй байна. Тэр нуруугаар болж байна. За оноо бол одоо Батбэлэг давуу болсон. Яг тэгвэл Улаанбаатарын тамирчин тэр сануулгаар алдсан. За ингээд Хөхлөнгөөс гардаг болсон Батбэлэг аваргын алтан медалийн болцол хангалаа. Хөвгүүдийн 68 кг-ийн жингийн шигшээ тулаан Хөвөрхангай аймгийн тамирчин Ванчиг, Хинтээ аймгийн тамирчин Балжин нар жиндээ шигшээ тулаан шалгарч өрсөлдөж байна. За Ванчиг бол Улаанбаатараас тоглож байна. Балжин Хөхлөнгөөс. За Ванчиг орж ирэхэд нь бол өөдөөс нь маш сайхан болоод дээшээ хүн шидэж чинь. За унсан учраас ихтэй сануулга авнаа. За гараар мөн довтлоод ингээд гарынхаа хойноос хөлөө ороод явах хэрэгтэй. Яг цогтоо бол зайгаа мэдрээд хоёр талруугаа гараад. За гараар бол шулуун хийж байна. Яг эцэг бол зөв мөшгөл цогтуудыг хийж байна. Үүнээсээ залгаад угсраа хөл гараа хослуулаад явах хэрэгтэй. За Хөхлөнгийн тамирчин 3 оноохоор давамгааллаар Хинтээ аймгийн тамирчин давамгаалж байна. Балжин юм.
За маш гоё дээшээ явсан. За хүрсэн. Толгойд. Эхнийх нь зөрсөн, хоёр дахь нь эрэгт нь хойноос нь хүрсэн. 3 оноо дутуу явсан. Тий, одоо бол оноо нэгсэн. Оноог бол энэ баг нөгсөн. Тий, нөгсөн ижил болсон болов уу гэж бодож байна. За яг ишгэлэгт нь бол гараараа хамгаалаад шээж рүү одоо маш сайхан. За зуурж гэн гэж одоо Улаанбаатарын тамирчин Ванчгийг сануулга өгсөн. Одоо бол оноо ойролцоо явж байгаа. За дээшээ явж гэн. За гараар хамгаалтанд орсон байна. Ер нь бол толгойд хүрэхэд л оноо. За энэ эвгүй бас ингээд унаж эргэлттэй өшгөлтүүдийг хийж байгаа буруу хийснээс болоод ч юм уу яг хийх акшнд бол нөгөө өрсөлдөх тамирчин оруулан жигээд ч юм уу тийм бэрхтлэгэнтэл бол бас гардаг. За сая бол толгойд их маш гоё онж одоо 3 оноо авсан. За бас оноо дутуу байна. Хөхөлөнгийн тамирчин Балжины маш сайн одоо шинэ тамирчин гэхэд одоо за тэр дөрөвний хүрсэн өшгөлтийг харуулж байна. За Балжины 7-6-гаар хацаа шийдвэрлэх 3 дугаар үе. За маш сайхан сая дэшээ шидсэн. За 360 эргэлээ. За дахин мөн иргсэн. За унсан учраас сануулга авлаа. Саяны 360 эргэлтээ. За маш сайхан яг хэрэгтэй үедээ оноо авлаа. Эхний тохилтоороо алдахаар нь хоёр дахь гүйцээ шидлээ нуглаад сайхан тий. Энэ бол маш сайхан оноо авсан. За буцаагаа татаад ороод ирэн гутал нүүдээс нь хөлөө шидсэн. За хамгаалж яах гээд Улаанбаатарын тамирчин Ванчгийг сануулга өгж जैन шүүгч. За маш сайхан дахиад ханаас нь хурж явах шиг байна. За яг ингээд эргэж байгаа үед нь бол жийчдэг. За маш сайхан. За маш сайхан. Сая бол урд хөлөөр бол үнэхээр сайхан шийдсэн. За бас яг энэ хоёр дахь дээрээ хийгээд байгаа. Эхний өшгөлт бол ингээд зөрөөд явчлаа гэдээ ороод ирэх акшнд нь да. За Өвөрхангай аймгийн тамирчин Ванчиг аваргын алтан медалийг болж хангаж байна. Улсын аварга шалралт тэмцээнд өрсөлдсөн баг тамирчдаас Насанбаяр дасгалжуулагчтай Орхон аймгийн баг тамирчид аваргалж анх хоёр дасгалжуулагчтай Дорнод аймгийн баг тамирчид багийн дүнгээр дэд аваргаллоо. Сэлэнг аймгийн Амар санаа дасгалжуулагчтай баг тамирчид 3 дугаар орж шалгарсан бол шилдэг дасгалжуулагчаар Насанбаяр, шилдэг шүүгчээр Төвшин Жаргал, шилдэг эмэгтэй тамирчнаар Октоос Орхон аймгийн Баасан ханд, Бүгүүдээс Өвөрхангай аймгийн тамирчин Ванчиг нар тус шалгарлаа. Тэмцээний жин дус бүрт эхний 8 байр шалгарсан тамирчид 9-р сар зохион байгуулагдах Монголын хүүхдийн спортын 5 дугаар их наадмын Олимпийн таеквондогийн шгшээ тэмцээнд оролцохыг үрлэлээ. Нийслэлийн дүүргүүдээс Баянзүрх дүүргийн баг тамирчид хамгийн олон буюу 9, Сүхбаатар дүүргийн баг тамирчид 8 ирэх хүртсэн бол Дорнод аймгийн баг тамирчид орон нутгийн баг тамирчдаас хамгийн олон буюу 11 ирэх, Орхон аймгийн баг тамирчид 10 ирэх, Ховд аймгийн тамирчид 8 ирэх, Сэлэнг аймгийн тамирчид шгшээ тэмцээний 10 ирэх хүртсэн амжилт тус үзүүллээ. Иргэн үзэгч та бүхэндээ спорт таны амралтын нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг төлөвлөлөө. За энэ удаагийн дугаараар би та бүхэндээ хэдхэн хоногийн өмнө зохион байгуулагдаж амжилттай өндөрлсөн Олимпийн таеквондогийн 2015 оны өсвөрийн улсын аварга шалралт тэмцээний шгшээ тэмцээнээс үзүүллээ. Энэ тэмцээнийг бидний урилгаар манай студид хүрэлцэн ирж Монголын Олимпийн таеквондогийн холбооны ерөнхий нэрийн бичгийн дарга Ган Эрдэнэ тайлбарлан үзүүллээ. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзлаа түр баяртай үзэгчдээ.